Адам Ева хоёрт Яхова бурхан арьсан дэлхийж тэднийг хувцалсан дүр зурагаас бурхан Адам Ева хоёрын эцэг их болон гарч ирснийг бид харж болно. Бурхан энэ хоёр хүнийг бүтээгээд тэднийг өөрийн хань гэж үзсэн. Тэдний гэр бүлийн ганц гишүүний хувиар Бурхан тэдний амьдралыг анхаарч хоол хувцас оромжтон санаа тавьж байлаа. Энд Бурхан Адам Ева хоёрын эцэг болон гарч ирсэн. Энэ явдал дундаас хүн бүр анхны хэр сүрлэг болохыг хардаггүй. Бурхны дэдийн дэд байдлыг хардаггүй. Бурхны нууцыг ялангуяа түүний уур хилэн сүр жавхлан хардаггүй. Хүний хардаг нь ердөө бүр анхны даруй байдал энрэл хайр. Хүнийг гих санаа зовнил хүний төлөөх хариуцлага халамжаа. Бурхны Адам Ева хоёрт ганцхан хандлага арга зам нь эцэг эхчүүд хүүхэдтэй санаа зовдогтой жил билээ. Энэ нь мөн эцэг эх хүүгүүд айхтаа хэрхэн хайрлаач халамжил санаа тавьдагтай адилхан хүнэн байттай харагдахүйц мэдрэгдэхүйц байдаг. Өөрийнхөө өндөр сүр хүчтэй байр суурьнд бардаггүй. Харин бичлэн арьсаар хүнд хувцас хийж өгсөн. Энэ нь шалахгүй юм шиг санагдаж зарим хүн энийг дуртахад зогсгүй гэж үзэж магаад. Гэвч энэ нь Бурхныг дагдаг хэрнээ Бурхны талаар бүдэг бат